Зяасан бяцхан уу. Заарэ мэндэ. За. Бухартмны их хурлын түүхэн замнал. За, зайвн 9 дахь зайваа хийж байна. За, 9 дахь зайван маань Хамаг Монгол аймгийн тухай байгаа. Их Монгол улсыг ярихын тулд зайлшгүй Хамаг Монгол аймгийг ярихаас гарцаа байхгүй. За, тэгэхээр ерөнхийдөө бол ингээд эмхтгээд богинохоо ойлгомжтой хүмүүс төстэймжтэй хэлбэрээр эмхтгэж янзлсан за юмнуудаа ерөнхийдөө бол уншиж өгöd байгаа. За тэгэхээр энэ удаагийнхаа зайвыг Хамаг Монгол аймгийн тухай ингээд за цаашлаад энэ дунд бас Чингис хааны мэн язгуур гарал тодорхой хэмжээгээр бусдчон гоомарл гэд дурддагдаад явчихнаа. За дараагийн зайвууд маань ойлгомжтой. Их Монгол улсын тухай байж байгаа. Тэгэхээр ухтар болгож энэ зайваа өнөөдрийн зайваа хийж байгаа шүү. За тэгэд та бүхнээс хүсэх юм байгаа. Юу вэ гэхээр та бүхэн сайхан зайвыг минь шеэрлээд өгөөрэй гэж хүсэх байна. За Монгол угсаатныг бүрдүүлдэг голлох авг аймагуд маань Хамаг Монгол, Хэрээд, 8 Мэргэд, Татар, Онгууд зэрэг аймаг ханилэг хэлбэрээр оршиж байваа. За 9-р зууны дунд үеэс Түрк улс хүчийг олж одоогийн Монгол улсын нутгаар төвлөрсөн их улсыг байгуулсан. За 9-р зуун гэж би буруу хэлж шүү. 6-р зууны үеэс байгуулсан нийт Төв Азад дахин ноёрлоо тогтоож байх үед Монгол угсаатны аймагуд одоогийн амьдарч байгаа газар нутгаас нэлээд зүүн тийшээ шахагдан нутгалж байжээ. Байгаль нураас урагш Лёдогийн хойг хүртэлх уудам газар нутагт аж төрөн сууж байсан нүүдэлч авг аймагуд нь Монгол эрдэн байсан гэж эрдэмтдэд үздэг. Эдгээр Дорнод хуу буюу Дунхуугаас үүссэн Сиамби, Жужаан зэрэг томоохон улсуудыг байгуулж явсан тэр өвөг Монгол эртний удам угсаа болно гэж байна. Эдгээр авг аймаг нэгэн үеийн хүчрэгч нь том улс гүрнийг байгуулан мандаж явснаа сулран дороотж бусдын иргэшээлд орох, өөр улс орнтой харилцаа тогтоон, бусад соёлын нөлөө авах, уугуул нутгаа орхин ондоо газар нүүдэлсэн одох зэргээр нийгэм аж ахуйн соёлын хувьд ихээхэн ялгаатай тархай бутархай оршин амьдарч иржээ гэж. За тэгэхээр би гэртээ зайв хийж байгаа. Манай хүүхдүүд яг шуугантай ерөнхийдөө бол өмнөх зайвууд бас хэлсэн байгаа бах тий. Гэртээ зайв хийдэг вэ гэх. За зайлшгүй шаардлага улмаас гэртээ ингээд баг зэргийн зайвуудыг ингэж хийдэг байгаа. За олон Монгол аймгийн дотроос их нутаг өвөг дээдсийн гал оломтой тууштай захин үлдэж нүүдэлч маш байдал хэвээр хадгалан хожимын Монгол угсаатны шууд өв болсон түүхэнд шивээ гэж тэмдэглэгдэн нүүдэлч гөрөөч аймагуд шивээ нар 8-аас 9 том аймаг 20 гаруй баг нийтдээ 30 гаруй авг аймагаас бүрдэж байжээ. За 6-р зуунд Жужаан улс мөксний дараа Монголын зарим аймагуд Түрк, Уйгур, Хятад улсуудын хайраанд байв. Монгол аймагуд Хятадны эсрэг тэмцэл өрнүүлж хүч чадлыг нь сулруулсаар байсан бөгөөд нэгдэн нягтрах хүртлээр тархай бутархай жижиг аймагуд байжээ. Хятад нарын оноогийн монголчуудын дээд өвөг болсон аймагуудыг зүү бүү хэмээн нэрлэж байсан бөгөөд энэ нэрийн дор 20 гаруй аймаг багтаж байжээ. Эдгээр нийгмийн хөгжлийн хувьд харилцан адилгүй байсан бөгөөд оршин суух нутаг газар болон эрхлэх аж ахуйн хувьд ойн эрдэнэ тал хэрийн нүүдэлчин хэмээх хоёр үндсэн хэсэгт зааглагдж байжээ. Ийхүү хожим нь Монгол хэмээх нэгэн нэрийн дор багтаж Монгол угсаатны бүрдүүлсэн голлох авг аймагуд нь тухайн үед Хамаг Монгол, Хэрээд, 8 Мэргэд, Татар, Онгууд зэрэг аймаг ханилэг болон оршиж байваа. За
12 дугаар зууны ихэнх хагаст 3 голын сав газар төвлөрсөн хамаг Монгол хэмээх Монгол дурхтны ус байгуулагдсан. Энэ язгуурын Монгол аймагуудын нэгд зүгөөд түүхэнд хамаг Монгол хэмээн нэрлэгджээ. 1130 онд гол 3 аймгийн хуралдаагаар Хабуул хамаг Монголын хаан дүрмжлэгджээ. Хамаг Монгол улсын нутаг дэвсгэр нь онон хэрлэн туул 3 голын их хэрлэн голын сав дагуух нутгийг хамарч байв. Хабуул хаан улсаа төв баруун зүүн хэсэг тувааж за нөгөө өмнөх хүннүүгийн юг санаж байгаа бол хүннүүгийн бас улсаа 3 хэсэг хуваасан те ижил хэмжээнд 3 хэсэг хувааж байжээ гэж байгаа юм. За хувааж тэдгээр тус бүртэн нэг сургалтанд захиулж байсан байна. Тэр хамаг Монголыг хурааж бусад Монгол аймагтай холбоо тогтоох дотоодын зөрчлийг зөөлрүүлж нэгдлийг бий болгожээ. Үүний дараа зөрчлийн алтан улстай харилцах арга замыг янз бүрээр хайж эхэлжээ. Тэрээр мэрэгд тэрээд 8 зэрэг аймагтай зузаан холбоо тогтоож алтан улсын гар хөл болсон татаартай тэмцэл хийж зөрчлийн алтан улсаас Монголын эсрэг явуулж исэн хөнөөлт бодлогоос улс орноо удам угсаага ард олноо сэргийлэн хамгаалах ажиллагааг тууштай явуулж ирсэн байна. Хабуулын хаанчлалын үедээ алтан улсын эхний 3 хаан холбоотой байсан байна. Тэд Монголын эсрэг цэгээр довтсон зохих, монголчуудыг монголоор зохиулах, идэрчүүдийг хороох, ихстэй эцсийг нь модон иржгэнд хадад цаацлах, хамаг Монгол улсыг улс гэж хааныг хаан гэж хүлээн зөвшөөрөх гэсэн бодлогыг явуулж байсан хаад байжээ. Алтан улсын цэг хамаг Монголд хэдэн удаа довтолсон боловч ялагдл хүлээж 1146 оны 8 дугаар сард хамаг Монголд найрамдтай санал тавьж 1147 онд Хабуул хаан өөрийн улсад ашигтай нөхцлөөр алтан улстай гэрээ байгуулжээ. Гэвч алтан улс Хятадын сүм улсын зүүн хойд мужуудыг эзлэн авч хүчрэх болсон байна. Ингээд хамаг Монголтой байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй зөрчих болжээ. Улмаар татарыг холбоотон болгож хамаг Монголын эсрэг тэмцэх болов. Тухайн үед Хабуул хаан 7 хүүтэй байсан бөгөөд тэр дундаа 2 дугаар хөвгүн Бартанбаатар, 4 дугаар хөвгүн Хотуула, 6 дугаар хөвгүн Хадаанаар эцгийнхээ амьд сэрүүн ах үед ухаан төгс эр зөрөгтэй эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Хабуул хаан нас барахтаа хаан ширээгээ өөрийн хөвгүүдийн алинтэнч биш тайчууд овгийн сэнгүн бэлгийн хөвгүн амбгай шилжүүлэхийг гэрээсэлжээ. Амбгай хаан сумагчаа бүх хүчээ зузаатхан алтан улсаас сэрэмжлэх гэдэг бодлогын дор төрийн гадаад бодлогоо хөтлөн явуулж байлаа. Гэвч хамаг Монгол улс алтан улсын харилцаа улам хорсодсаар эцэст нь туйлын аюултай байдалд тулж очижээ. Амбгай угаас эвдэлцгээс эвлэхийг илүү хичээдэг хаан байжээ. Ялангуяа монголчууд бүгдээ хүчээ нэгтгсэн цагтл алтан улсыг ялан дийлж чадна. Тэгэхгүй бол цаг үргэлж хүч дутаж байх болно гэж тэрээр үздэг байжээ. Түүний үед хамаг Монголын засаг захиргааны зохион байгуулалтанд зарим нэгэн өөрчлөлт гарав. Тухайлбал тааш гэдэг голдуу цэргийн хэргийг эрхэлсэн хааны дараагийн тушаалыг буй болгожээ. Амбгайн үед улсын дайш нь түүний дунд хүү Хадаан байсан байна. Амбгай хаан татарын хүчийг алтан улсаас салхан наашин татах арга ухаан удаадаага шүгжсэн боловч бүтээгүй юм. Тэр татар дэвшид зарж найрамдтай байхыг уриалан алтан улсын хор хөнөөлт бодлогыг тайлбарлаж байжээ. Гэтэл Хабуул хааны ууган хүү орхин барахыг татарууд гиндүүлэн барьж алтан улсад хүргүүлсэнийг эзэн хааны зарилгаар модон иржгэнд хатан цаазалжээ. Амбгай хаан ураг барилдах замаар хамаг Монгол татарын хооронд найрсаг харилцаа тогтоох гэж оролдоод өөрөө баригдаж алтан улсад хүргэжжээ. За энэ охин барахыг гээд бас маш дайчин хүн байсан байдаг. Бид бүхэн мэднэ их Монгол улсын үед за хамаг Монголоос хойш үед Зүрхэн гэдэг аймаг байсан тийм ээ. Маш тийм зөрөгтэй эрэлхэг дайчин ийм хүмүүсээ бүрдүүлсэн Зүрхэн гэдэг аймаг байсан. Зүрхэн гэдэг аймгийг анх бий болгосон хүн охин барах юм аа. За охин барахт эцэг нь ямар сойрхол оноосон бэ гэхээр чи зүрх зөрөгтэй өөрийн нөхөд болох хүмүүсийг цуглуулan авч өөрийн гэсэн овгийг байгуулж болно гэсэн энэ сойрхлыг оноосноор охин барахыг зүрхэндээ галтай чэйжэндээ цөстэй зориг чадалтай
иргэмгийн дайчин эрчүүдийг цуглуулж зүрхэн омгийг анх байгуулсан гэдэг. За ийм түүх бас явдаг. За тэгээд цаашаа Амгай хаан ураг байлдах замаар хамаг Монгол татарын хооронд найрсаг харилцаа тогтоох гэж оролдоод өөрөө баригдаж Алтан улсад хүрэгджээ. Амгай хаан үхэхээс өмнө нутагтаа нууц ивт зарж Хабуу саны 7 хүүгүүдийн дундах хотуулаад миний 10 хүүгний дундах хадаан таашид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө өдөж хүрхийг надаар цорил болгохтун. Би татар аймагт баригдав. 5 хурууны хумсыг тамтартал 10 хурууны хумсыг барагдтал миний өшөөг авахыг оролдогтун гэж хэлүүлжээ. Ийхүү Амгай хаан өөрийн амнасаа улс орныхон тусгаар тогтол эв нэгдлийн төлөө зориулсан. Амгай хаан хотуулаг хаан болохгүй гэрээсэн түүний улс үндэстнээ бодсон ухаалаг бодлогын илэрл юм а. Тэр өөрийн хөвгүүдийн эв нэгдэл тааруу хаан болох туртайг нь мэдэж байжээ. Хотуулаг хааны үед хамаг Монгол улсын бүрэлдэхүүнд Дажлагны 16 аймаг, Нярууны 16 тайчууд Жалай зэрэг олон хүн амтай аймгийн холбоо багтан орсон байжээ. Тэр хаан суусан цагаасаа ихсэн татарыг байлдан номготхыг хамгийн гол зорилгоо болгосон байна. За энэ Дажлагны 16, Нярууны 16, за сүүлдээ 18 аймаг болсон. За нийтдээ 40 овог аймаг хамаг Монгол улсыг бүрдүүлж ирсэн гэсэн ийм домогтой. За хожим бид 40 төмөн монголчууд гэж ярьдаг байсан. 40 төмөн монголчууд 4 төмөн ойрд гэж ярьдаг байсан нэршилмэн. Эндээс үүсэл гаралтай юм болов уу гэсэн өчөөх миний бодол бас давхар явдаг юм аа. За тэр хаан суусан цагаасаа ихсэн татарыг байлдан номтохыг хамгийн гол зорилгоо болгосон байна. Тэр татартай байлдан гэдэг нь Алтан улстай тэмцэж байгаа хэрэг гэж ойлгож байжээ. Хотуулаа хааны цэрэг Алтан улсыг 3 удаагийн довтлохооныг ярьж байсан нь хамаг Монгол улс цэргийн хүчрэх зохион байгуулалттай улс байсныг нотлон харуулна. Хамаг Монгол Алтан улсын хооронд байгуулсан 1147 оны гэрээ бол язгуур Монголын төрийн тэргүүн цэргийн жанжин нарын мэрэгэн ухаан хүч чадлыг эртхэн харуулсан чухал баримт юм а. Өөрөөр хэлбэл энэ гэрээгээр Алтан улс хамаг Монгол улсыг хүлээн зөвшөөрсөн байна. 1150-ад оны эцээр Хотуулаа хаан гэрээс сүлдэж чадсгүй нас болсон бөгөөд түүний ойрын садан Исүхэ Баатар хаан гэж өргөмжлөгдөөгүй боловч хамаг Монгол улсын төрийг залгамжлан барих болсон байна. За энэ тухайн үед Горонголын сав газар буюу энэ уугуул Монгол нутагт амьдарч байсан хэд хэдэн аймагуд байдаг. За юу вэ гэхээр татарууд, онгууд, онголууд, найман, мэргэд, хэрээд гэх мэт ханилэг аймагуд байсан. За энэ ханилэг аймагуудын талаар товчхон мэдээллүүдийг ерөнхийд нь энд бас ингээд хүрч яа гэдээ бас бэлтчихсэн. За татарчууд бол эртнээс Хүлэн буй нуурын сав газарт Монголын өргөн удам нутагт мал маллан багсаг газар тариалан эрхлэн амьдарч байсан эртний нэгэн аймаг юм а. 1135-аас 1136 оноос эхлэн хамаг Монгол Алтан улс хоёрын харилцаа хурцсан цагаас эхлэн татарууд Алтан улсын түлхээс монголчуудтай эвдэрч эхэлсэн байна. Хамаг Монгол татаруудыг олон удаа дутсан байлдаж явж байжээ. Монгол татарын зөрчсөн зөвхөн Овог аймгийн Өшөө хомзонгийн илэрхийл биш байсан юм а. Татарын нутагт тухайлбал Хүлэн буй нуурын орчим нь мал суурь өсөх нэн таатай бэлчээртэй байсан учраас монголчууд эзлэхийн төлөө ирмэлслээс дээр дутсан тэмцэл тулаан ихэнх хэсэг нь үүсч байсан байна. Татарууд хамаг Монгол хэрээд 8 шиг нэгдмэл хүчрэх канилэг болж чадаагүй ч Монголын нэгэн том аймаг байсан юм. За хэрээдийн анилаг. Хэрээд нь Хятад улс Алтан улсын үед Монгол нутагт оршин байсан хүчрэх канилэг юм. Хэрээдийн нутаг нь заг завхан туул, сэлэнг, 9 говийн хооронд байж баруун талаараа 8-тай зах нийлж, хойд талаараа мэргэдтэй, зүүн талаараа Төв Монголтой, өмнө талдаа Тангуудын Сяси улстай хэвлэж байжээ. 11-аас 12 дугаар зууны үеэр Хэрээдийн ханилэг ихэд хүчтэй болжээ. Хэрээдийн хаан Маркусыг төр барьж хахад татаруудтай эв найрамдалтай байжээ. Татарууд энэ хааныг мөн Алтан улсад хөргүүлэн амийг нь хороолгожээ.
12 дугаар зууны ихэр Хэрээдийн язгуурчдын дотоод зуршил ихэрч хаан ширээний төлөөх тэмцэл өрнөжээ. Ийхүү эрх мэдэл тойр түүний дүү Эрхал хоёрын тэмцлийн дунд байж Хэрээдийн ханилгийн хүч чадлыг ихээхэн доройтуулсан байна. За бид хүн Ван хаан гэж мэдэн тийм ээ Хэрээдийн тойр хан. За 8-ны ханилэг Монголын тал нутгийн баруун захад оршин нутагт амьдарч байсан Томоохон аймгийн нэг нь 8 аймаг юм. 8 нар нь 13 дахь зууны үеэс Алтай хангаан улсын завширт оршин суусаар байжээ. 8 гэдэг нэр нь 8 аймагтай гэсэн тооны нэрнээс үүсжээ. 8-ны ханилэг 12 дугаар зууны ихэнх гэхэд байгуулагдсан бөгөөд 12 дугаар зууны дунд үеэс 8-ыг Наркиш Даян хаан толгойлж байжээ. 12 дугаар зууны эцэст 8-ны ханилгийн хүч нь эзэн ноёдын хоорондын хямралд тарамдан сулдаад цэрэг дайныг хүл хөдөлгөөн ихдээ Тэнгис мэд долгиолж 8-ыг хэн даалгаж өгөх вэ гэдэг асуудал тулгарсан цаг үе байжээ. Чингис хаан Монгол аймагуудыг нэгтгэх үед хамгийн соёлцсон бичиг хүсэгтэй аймаг нь 8 аймаг байсан юм. За ханилэг аймагуудыг л ярьж байгаа шүү. Ерөнхийдөө ханилэг аймагуд байсан тийм ээ. Аймаг гэж нэрлэдэг. За мэрэгд аймагуд орхон голын адаг Сэлэнг мөрний дунд урсгалаар оршиж байв. 3 аймагтай тул бас л 3 мэрэгд гэдэг. 3 мэрэгдийг Удууд аймаг тэргүүлж байжээ. Мэрэгдүүд Монгол улстай ихэндээ сайн харилцаатай байв. Гэвч 12 дугаар зууны дунд үеэс тэд эвдэрч 2 удаа байлдахад мэрэгд хоёуланд нь ялагдж байжээ. Ойд аймаг Хөвсгөл нуурын баруун талын ой тайгаар оршино. Ойн ард гэсэн утгатай үг юм аа. Хөвсгөл нуурын зүүн талаар Байгал нуурын сав хүртэл 2 төмөд баргууд аймагуд байлаа. Онгууд аймаг цагаан хэрмийн хойгоор нутгалдаг. Тэд Алтан улсын хүчинд автаж түүний хөлийг бусад нүүдэлтээс хамгаалах ал паасаар хаах болсон байна. За хамаг Монгол ханилэг сэргиснэ. Монголын зүүн хэсэг тогтож байсан хамаг Монголын хүчрэх улс Исүхэ Баатарыг нас барсны дараа буцарн задарч 13 дахь зууны эхэнд баг эзэн үгүй байжээ. Мөн хөрш татаарууд Томоохон улс нэгдэл байсан боловч тэр үед бууран доройтоод хамаг Монголыг нэгэн адил толгойлох хүнгүй болсон байжээ. Эдгээр том ханилгуудаас гадна олон тооны жижиг аймагуудын холбоо байсан байна. Тэмүүжнийг 9 настай байхад эцэг Исүхэ Баатар татарын ноёдод хорлогдсон нас барахад түүний захиргаанд байсан тайчууд тэргүүт олон аймагуд Исүхэн шадар нөхдүүд нь салан оджээ. Тэмүүжин эцгийн амд Хэрээдийн Тойрол хаан өөрийн амд Жадарны Жамуух олон Боош Зэлэм Мухуулэ зэрэг нөхдийн тусламжтайгаар зорилгодоо хуч улсаан хурааж чаджээ. 1189 онд хар зүрхний хөхнүүрт Алтан, Хучир, Сачи бихи, тайчууд тэргүүтээ язгуурын Монгол тийм нөлөө бүхий ноёдын хуралдай болж Тэмүүжинч Чингис гэдэг цологч хамаг Монголын ханд өргөмжилжээ. Тэр үед Тэмүүжин 28 настай байжээ. Ийхүү Хабул Амгай Хотуулай хаан болон Исүхэ Баатараас хойш нэлээд хэдэн жил эзэнгүй бутарч байсан хамаг Монгол хаантай болж хүчрэгжиж тийшээ нэгэн танджээ. Тэмүүжин хамаг Монголын хан болоод өргөөндөө зарим ёс тэглэмийг тогтоож хоромсох саадаг агсагчд, бууш тогооч, тэрэгч, оторч, ордны боол, шивгчнийг захирах Чирби гэдэг тушаалыг бий болгожээ. Мөн орд өргөөний гадна дотн бүх хэргийг хамгийн түрүүнд ирж хүчээ өгсөн Боош Зэлэм хоёрт даалгажээ. Ийхүү хамаг Монгол ханилэг сэргисэн нь Монголын нэгдсэн төр улс бүрэлдэн тогтох үндэс суурь болжээ гэж үзэж байгаа юм. За тэгээд тухайн үеийн овг аймагуудын тухай нуус товчоон дээр маш тодорхой гардаг. Орондоо унтах завгүй, олсолтон байлдж байлаа. Хүнжилтэн унтах завгүй, хөнөөлтөн тэмцэлдэж байлаа гэж. За тэгэхээр Хабул хаан маань ноёдын хурал юу буюу зөвлөгөөн буюу их хуралдаагаас хаан болж байсан. За үүнээс хойдох хамаг Монголын үед бол их хуралдааг за бид бүгдийн өнөөдрийн бүх ард түмний их хурал гэж нэршээд идүүгээчлэн авч яваад байгаа. Их хуралдааг хамгийн тод хэлбэрээ олсон үе мэн энэ үеэс ийхүү эхэлж байгаамаа. За тэгэхээр тэгээд энэ дунд ерөнхийдөө бол хамаг Монгол аймгийн тухай ярихад бол маш урт хэмжээний юм болно.
За миний хувьд бол өнөөдөр юунд дээр маш товчхон байдлаар за ингээд танилцуулаад бас бичсэн юмнуудаасаа уншаад өгчихлөө. За тэгэхээр энэ лайвныхаа төгсгөл болгоод би юу яа? Их хурлын хамаг Монголын миний хуцаашаа. Хамаг Монгол улсын үед их хурлын хэрхэн хуралдаж ирсэн, их хурлын юу гүйцэтгэж байсан үүрэг за тухайн үед хамаг Монголд их хурлын хэрхэн нөлөөтэй байсан талаарх зайвыг за дараагийн зайваар буюу маргаашийн зайваар ярьж өгнө. За энэ дунд бас юу яах вэ? Хамаг Монгол аймаг яригдж байгаа учраас бидний язгуурыг бусчин хуамарл за алангойхийн хүүхдүүд гэх мэтийн богинохой хэмжээний танилцуулга явагдах байхаа Чингис хаан хүртэлх алангойхоос бусчиноос хойших 10 хэдэн үе байдаг. За Чингис хаанаас хойших үеүүдийг ингээд дурдаад ирэх юм бол за өнөөдрийн хувьд бидний оршин амьдарч байгаа энэ 2026 оны хувьд бол алангойхоос хойших 70 гаруй үе гэж зарим эрдэмтэд тооцдог. За миний хувьд бол 100 гаруй үе, 120-30 үе явж байгаа олоо гэсэн юм бодолтой байгаад. Тэгэхээр хамаг Монгол улс буюу их Монгол улсын октябр энэ хамаг Монгол Ханлаг аймгийн тухай ярьж байгаа учраас зайлшгүй Амбай хааны тухай ярихаас байхгүй. За үүнээс өмнө Хайдуу хаан гэж хамаг Монгол улсын хаан болж өргөмжлөгдөөгүй ч гэсэн хамаг Монгол аймгийг авч явж байсан Хайдуу хааныг бас дуртахаас байхгүй. Хатуулаа хааныг дуртахаас байхгүй. Амбай хааныг дуртахаас байхгүй. Эдгээр хаадын тухай товчхон мэдээллүүдийг бас маргаашийн зайваараа маргааш ингээд дараагийн зайваараа би маргааш лайв хийж амжих нь үгүй тийм ээ. Зайваа ингээд тодорхой угсаа гарвал шууд энэ бусдчон гуамарлын шууд угсаа гарвал болох эдгээр хүмүүсийн тухай дуудах ёстой гэж бодож байна. За тэгээд энэ үртэл байсан та бүхэнд баярлалаа. Лайв юм сайхан шеэрлээд өгөхийг хүсье. За би тэгээд юу ячжээ энэ нэг нүдний хараа нэг жоохон муудаад байгаа юм. Тэгээд энэ битсэн юмнуудаа бас олж зарим нэг нь олж уншиж чадахгүй байгаад байна. Зарим юм ингээд жижигхэн болж харагдаад ингээд энэ. За энд лайвныхаа төгсгөлд би нэг сонин сонсч ирсэн нэг домгоо яриад өгчих гэсэн. За юу вэ гэхээр бид бүхэн их асуулт гэж мэднэ тийм ээ. За их асуултны тухай буюу хамаг Монголыг 40 овг аймгийн хэмжээнд үүсгэн байгуулсан анхны хаан гэж нэрлэгддэг Хабул хааны тухай. Хабул хаантай шууд холбоотой хас үлдээ тухай домгийг хэлээд өгөх гэсэн юм аа. За тэгэхээр тухайн үед Хабул хааныг бол арсан зүрхтэй гэж ярьдаг байсан. Арсан хүчтэй гэж ярьдаг байсан. Маш хүчрхэг юм байсан байгаад байдаг. За энэ хүчрхэг болж өсч бойдсон эдэр насантай хүрсэн хаан байна. Яасан бэ гэхээр тав нутаг за цаашлаад энэ гадаад улс гүрэн энэ тав нутгийн монголчуудтай нүүдэлчин аймагуудтай зэрэгцэн оршиж ирсэн улс гүрнүүдээр тийм аян дан гэхүүдээ ганцаарчилсан юм аян дан юмнууд явуулсан байдаг.
За юу явуулсан бэ гэхээр энэ олон овог аймагуудын баатар зөрөгтэй ийм ирчүүдийг олж уулзаж энэ улс гүрнүүдийн аль баатар зөрөгтэй ирчүүдийг олж уулзаж хав тулаан хийдэг байсан. Нэг ч удаа хав тулаанд ялагдж байгаагүй. За нөгөө манай Сямби байх жишээний энэ Монгол овог аймагуд мэн тоног авах буюу хойх хуурдаг байсан. Энэ уламжлал одоо хүртэл яригддаг тийм ээ. Юуны Америк инданчуудаас их тод сонсогддог. Энэ уламжлал бол Монголд байсан. За энэ уламжлалаараа Хабуул хаан ялагдсан тайсныхаа хуйхыг хуулдаг байжээ. За энэ олон хуулсан хуйхаараа хамгийн анх дайны их хас үлдээ бүтээсэн гэдэг ийм томог байдаг. За Хабуул хаан дасвахтаа юугэн дайны их хас үлдээ нуусан. За дайны их хас үлдийн дараагийн хаадууд буюу Амбгай хаан, Хотуулаа хаан гэх мэтийн хаадууд олж чадаагүй байдаг. За Есүхэ Баатар хаан гэж байгаа шүү. Есүхэ Баатар хаан энэ дайны хавс үлдийг олж авсан гэсэн. Энэ дайны хавс үлд нь уламжлан Тэмүүжинд буюу Чингис хаанд минь уламжилж ирсэн гэдэг. За нэг ийм домог байдаг юм аа. За энэ домгийг хэлж өгөөд өнөөдрийнхөө лайвыг үгээр өндөрлөё. За та бүхэн лайв юм сайхан шеэрлээд өгөхийг хүсье. Би энэ ер нь бол нэг юунд орохгүй бол нүдний шилтэнд орохгүй бол нүдний энэ битсэн юмнууд ерөөс харж чадах байсан байна. Нүдний өмнөр зүгээр зэрэглээлгүй гэдэг. За тэгээд баярлалаа. Энэ үргээд лайв өндөрлөе. Дараагийнхаа лайваар мөн хамаг Монгол аймгийн хаан тухай лайв хийх нь байна. Нэг хоёр лайв хийхээс байхгүй. За ингээд их Монгол улсын агуу их түүх орно. Энийг бол миний хэмжээнд ярьдаг түүх биш. Гэхдээ ямар ч байсан энэ тав нутагт оршин амьдарч байсан, оршин тогтнож байсан улс гүрнүүдийн талаар лайвуудыг хийнэ гэдээ та бүхэнд амласан учраас энэ 1990 он хүртэлх төрч улсуудыг за энэ заншил, ёс заншил тийм ээ гэх мэт юмнуудаа товчхон хэмжээнд лайвуудыг хийхээс байхгүй. Дараагийн лайв их Монгол улсын тухай лайв бол маш урт хэмжээний лайв бол нэг хоёр лайвн дээр байтугай хэдэн зуун лайвн дээр багтахгүй. Тэгэхээр энэ хэмжээнд лайвууд хийх болно гэдгээ та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. За. Түр баяртай.